За сайн байна уу? Сайн байна уу? За сайн байцгаана уу. Өдөрөнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрөө 2 жилдээ ер нь аав болъё гэсэн төлөвлөгөө байгаа юу? Декрет аваад ийш тийш алга болчихгүй үстэй гайгүй юу? Юу солиороод байгаа юм бэ? Юу гэсэн үг? Декрет ээ. Одоо ийм том компани захирал ирнэ одоо хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг яаж амжуулж шалгадсан юм бэ? Аяг тавга одоо угаах одоо тиймэрхүү асуудлууд байдаг үстэй. Нууцаасаа уулзаач яаж амжуулж байна? Хүүхдүүдээ ажлын хажуугаар хүүхдийн хичээл даалгавар хийлгэнэ гэдэг бол бас эвгүй шүү дээ. Юу гэж хариулаар юм бэ? Энд чинь наац эвгүй асуултууд вэ? Энэ ажилд ингээ ороход чинь ингээд гадаад дүр төрх чинь ер нь нөлөөлсөн гэж боддог уу? Гүү хаа. Юу гэсэн үг юм? Таны над өнөөдөр өмссөн пижак чи арай жоохон задгай секси байгаад байгаа юм шиг санагдаад байна л та. Тань тэгж бодож чинь уу? Бүрүү. Тийм үү? Энэгээ доржлон товчлчихгүй. Та ер нь ингээд сахлаа бас бүрэн хусчихгүй яагаад ингээд жоохон сахлалдээсэн юм? Энэ үү? Тэг. Үеийн ер нь байж хад ер нь яа тий. Тийм үстэй. Тэгэхгүй нүүр жоохон мэлийгээд идэг яадгээ. Ингээд гадуур их ажилдаа яваад хүүхдүүдээ гэртнээ өрхөөр тань ингээд гимшил төрдөг үү? Гэртэл байж байгаа юм чинь тэр чинь ямар гадаагаараа димитинд явж байгаа ш. Тэр чинь гайгүй шүү дээ. Төрдөг. Танд иймэрхүү асуудлууд ер нь ямар санагдаж байна? Маш тухгүй байна. Таатай бол биш л юм байна. Доргоо өрмөл санагдчих байна. Хэрвээ яг жигнэс асуулт асуувал асар том соловч гарах байлаа. Шавдрлагдаад байгаа юм шиг нэг тийм тоглоом давхуунд ороод байгаа юм шиг л сэтгэл төрж шүү дээ. Эдгээр нь бүгдээрээ ингээд манай эмэгтэйчүүд карьерийнхаа явцад бараг өдөр тутамд шахуу тохиолддог бодит асуултууд байгаа. Тэгээд хэрвээ эмэгтэй хүмүүсээс ийм асуултууд асуугаад байвал та эмэгтэйчүүдийг юу гэж хариулаасаа гэж уриалмаар байна. За эхлээд би ажил олгох гэж бол хэзээч эмэгтэй хүнд тийм асуулт тавиарай. Тэгээд хэрвээ эмэгтэй хүн бол та заавал ажилд орох шаардлага байхгүй. Хэрвээ танаас тийм асуулт асуусан бол таныг том салгаж өгөөд гараарай гэж хэлье. Ийм асуулт асуудаг хүмүүс өөрсдөөсөө бас яг ингэж асуух хэрэгтэй юм шиг мэдрэмж бол ирж байна. Би нэг асуултыг гайхаад олдгүй байсан л та. Эмэгтэйчүүдийн ертөнц зэтэр гэж ярихаар нэгчтэй адилхан эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрсдөө л ертөнцтэй амьдардаг гэсэн чинь нэрээ л одоо яг саний наад асуултуудаас чи харахад бол бас эмзэглэхээр юмнууд бас тэрийг хүлээж авахтай их тийм жоохон өндөр тусгаж авахаар сэтгэл төрдөм биш үү? Эмэгтэй хүмүүст бол энэ тэр өдрийг нь алхаас гадна тий бүх мэдрэмжиндээ хамгийн тухгүй цэгүүдийг амар их олон хатгсан асуултууд баг шүү. Ийм асуултуудад битээ хариулаасаа ийм асуулт асууж байгаа газараас хурдхан яваарай л гэж хэлмээр юм байна да. Хүн л бол хүн тийм ийм асуултуудыг онцгойлж битээ эмэгтэйчүүдээс асууж байгаасаа л гэж мэдрэмж төрлөө надад.